байна уу та бүхэнд энэ өдөр мэндийг хүргэе. Өнөөдрийн видео хичээлээр C програмчлалыг хэлнэ. Эхний 10 хүртэлх тоон дарааллын үр жур буюу математикийн хэллэгээр геометри прогрессыг хэрхэн олох талаар энэхүү програмыг хэрхэн бичих талаар та бүхэндээ тайлбарлая. За энэхүү програмыг бичгээс өмнө бид нар Port давталтынхаа үндсэн хувьсгчаар Z хувьсгчийг сонгож авъя. За Port давталтынхаа үр журийг олох хувьсгчаар P гэсэн хувьсгчийг сонгож авъя. За үүнийхээ дараагаар бид нар P-ийн эхлэх утгыг нэгээс эхлүүлэх ёстой байгаа. Учир нь ямар ч тооны тэгээр үржүүлэхээр тэг гэсэн үр дүн гардаг байгаа. За ингээд одоо дараа нь бид нэр ямар үйлдэл хийх вэ гэхээр за одоо Port давталтынхаа нөхцөлийг шууд бичиж өгнө. Port эхлэх утга маань Z тэнцүү 1 байх ёстой. Учир нь гэвэл ямар ч тооны тэгийг үржүүлэхээр тэг гэсэн үр дүн гардаг учраас нэгээр үржүүлэх ёстой байгаа. За Z маань 10 хүртэл алхам авахын тулд Z нь 10-аас 9 бага буюу тэнцүү гэсэн нөхцөлөө бичиж өгөөд Z-ийн алхмыг нэгсэндөө нэгээр нэмэгдүүлнэ гэсэн үг. За үүний дараагаар P гэсэн тэртгэлээ тавьж өгнө. За P маань үр жур олох гэж байгаа. P тэнцүү, P-г үржих нь Z гэсэн нөхцөлөө бичиж өгөөд цэг таслаа тавина. За ингээд одоо бид нэр printf команд дотор энэ үр журээ олж байгааг ойлгомжтой хардуулах үүднээс дараах нэг тохиргоонуудыг бичиж өгнө. Энэ дээр нэгсэндөө одоо 3 хувьдийг тавьж өгнө. За энэ 3 хувьдийн маань ямар учиртай юм бэ гэхээр тухайн тоо үржүүлээд гарч байгаа үр дүн гэсэн үг. За нэг өсөндөө бол үрж тэмдэгээ тавиад өгье. Дараа нь тэнцүүгийн тэмдэгээ дараагийн 2 хувьдийн дунд тавьж өгнө. За ингээд нөхцлөөрөө тавих болохоор бид нар юу хийх ёстой вэ гэхээр дараах үрж үрүүлтүүдийг хийх ёстой байгаа. За үүнд эхлээд бид нар Z гэсэн хувьсгчаа оруулж ирнэ. За дараа нь таслал аваад P гэсэн хувьсгчаа оруулж ирнэ. За үүний дараагийн үр дүн болох P гэсэн үр дүнгээ оруулж ирнэ. За энэ дээрээс одоо бид нэр тохируулга хийж өгөх ёстой байгаа. P-гээ нэг өсөндөө Z-тэй хувааж өгнө. Ингэснээр үр жур маань их тодорхой болж өгөх ёстой юм байгаа. Энэний тайлбарыг дараа нь тайлбарлая. За ажиллаж үзье. Алдаа гарлаа. Учир нь гэвэл энэ дээр багш нь цэг таслаа тавиагүй байна. За ажиллуулъя. За ингээ ажиллуулад үзэхэд 1-ийг үржих нь 1, 2-ыг үржих нь 2, 3-ыг 2-оор үржүүлээд 6, 4-ыг 6-аар үржүүлээд 24 гээд яг эхний 10 хүртэлх тоон дарааллын үр жур маань давталт болгон дээр гарч ирсэн байна. Тэгэхээр эхний 10 хүртэлх тоон дарааллын үр жур маань 3,628,800 гардаг байгаа. Ингээд өнөөдрийнхөө видео хвшлэхээр бид нэр хэрхэн эхний 10 хүртэлх тоон дарааллын үр жур буюу геометри прогрессыг олох програмыг C-ийн дээр бичих талаар та бүхэндээ тайлбарлалаа. Ингээ манай контент маань танд таалагдсан бол манай сувгийг маань subscribe хийж дагаараа, бичлэг маань танд таалагддаг бол лайк дараарай, мөн бусад түгээд шеэр хийгээрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.